Сайн байцгаана уу та бүхэндээ мэрэгжлийн багшаас шалгалт хэрхэн үүсгэх, мөн түүнийгээ төгсөх, дэвших шалгалт болгон хэрхэн бүлгүүдэд хуваарлах видео заавар хичээл хүргүүлж байна. Юун түрүүнд багш нар маань миний сан, шалгалтын сан хэсэг рүү орно. Шалгалтын сан хэсэг дээр хоёр янзаар материал бүрдүүлэх боломжтой ба шалгалтын материал бүртгэх гэдэг нь эхнүүдэл систем дээр шинээр шалгалт үүсгэх. За CMS шалгалтын материал татах гэдэг нь шалгалтын дундын сангаас бэлэн материал татаж оруулж ирэх боломжтой. Тэгэхээр эхнүүдэл систем дээр шалгалт бүрдүүлж байгаа бол шалгалтын материал бүртгэх зэс рүүгээ орж орно. Үүн дээр та анги, тухайн хичээлийг зөв сонгож өгөх шаардлагатай. Ингээд шалгалтынхаа нэрийг өгнө. За тайлбар зөвлөмжөн дээр нь хүүхдүүдэд анхаарах шаардлагатай тайлбарыг бичнэ. Анхаарах шаардлагатай тайлбарлалтаа бичсэний дараагаар гүйцэтгэх хугацаагаа оруулж өгнө. За ингээд хадгалах буюу шалгалтын материалын ихний хэсэг гарч ирнэ. Үүн дээр асуулт нэмэх гэж ороод та шалгалтын материалынхаа даалгавруудыг нэг нэгээр нь оруулна. Шалгалтын материалыг нэг сонголттой, олон сонголттой, тоо оруулах, за задгаа дараасаа харгалзуулах гэдгээр оруулах боломжтой. Хэрвээ тухайн багш задгаа даалгавраар даалгавар оруулж байгаа бол шалгалт дууссаны дараагаар тухайн хүүхэд бүрийн анализ дээр дарж оноог нь оруулдаг гэдгийг сайтар анхаараарай. Өөрт тохирсон даалгаврынхаа төрлийг сонгосныхаа дараа ангилал болон оноог нь оруулж өгнө. За хамгийн хойдол хэсэгт байгаа даалгаврын санд бүртгэх хэсэг гэдгийг чеклэснээр та тухайн даалгаврыг нэг бүрчлэн даалгаврынхаа санд руу оруулаад дараа нь хэдэн ч удаа ямар ч материал ашиглах боломжтой болж байна гэсэн үг. За асуултаа оруулахдаа тухайн ерөнхий асуултанд тохирсон зургийг доор харагдаж байгаа зураг оруулах товчоор оруулна. Таны оруулж байгаа даалгавар тус бүрийг сурагч гүйцэтгэхэд бүгд холигдож өсөж байгаа тул их оруулах эсвэл даалгавар тус бүрт зураг шаардлагатай байгаа бол асуулт болгон дээрээ тухайн их даалгавар зургуудыг хавсгах шаардлагатай гэдгийг анхаараарай. Хариултын хэсэг дээр эхний ээлжинд 4 хариулт хийх талбар гарч ирдэг ба хэрвээ та хариултыг нэмэх бол хариулт нэмэх товчон дээр устгах бол арын улаан хувийн савны зурагтай айкон дээр дарж устгаж болно. Хариулт тус бүр зурагтай байх юм бол ард барилга зураг гэсэн товчон дээр дарж тус бүрийн зургийг хавсгах боломжтой. За нэг сонголттой ба олон сонголттой даалгавар оруулахад бол ижилхэн тоо оруулах гэдэг даалгавар нь болохоор асуултнаас шалтгаалсан харгалзуулах тоонуудыг зөв оруулж өгөх боломжтой даалгаврыг хэлдэг ба та хариулт нэмэх гэж дараад магадгүй А үсгэн дээр тохирсон тоо бол 1, за B үсгэн дээр тохирсон тоо бол 2 гэх мэтчлэн үсэг харгалзах тоонуудыг оруулах боломжтой даалгаврыг тоо оруулах даалгавар гэж нэрлэж байгаа. Задгаа даалгавар бол ойлгомжтой хүүхэд хариултыг нээлттэйгээр биелүүлэх боломжтой даалгавруудыг хэлж байгаа ба хэрвээ та задгаа даалгавар оруулсан бол шалгалт дууссаны дараагаар хүүхэд тус бүр дээр оноо оруулж өгдөг гэдгийг анхаараарай. Дараалалсан даалгавар гэдэг нь болохоор хариултыг зөв дараалалд оруулах даалгаврыг хэлэх ба яг энэ дугаарын дагуу 1, 2, 3, 4 гээд зөв хариултынхаа дарааллыг тааруулна. Хүүхдүүдэд хариулт бол мэдээж холигдож очино. За тухайн хүүхдүүд хариултыг зөв дараалалд оруулах тоог нь сонгож гүйцэтгэдэг даалгаврыг хэлдэг. Харгалзуулах даалгаврыг оруулахдаа тохирсон асуултыг оруулсныхаа дараагаар 1-р баг нь 2-р баг нь гэсэн утгуудыг заавал нэрлэх ёстой. За 1-р багныг жишээлх юм бол би асуултыг нэрлэе. За тухайн 1-р баганд таарсан асуултуудаа оруулъя. 1-р баганд таарсан асуултуудаа оруулаад за үүнийхээ дараа 2-р багныг хариулт гэж нэрлэнэ. 2-р багнанд байрлах хариултуудаа нэмж өгсөний дараагаар та асуултанд тохирох 2-р багны зөв хариултуудын уртлагийн дугаарыг сонгож өгч харгалзуулах даалгаврыг оруулна. Ингээд та даалгавар тус бүрээ оруулаад хадгалах товч дарснаар дараагийн даалгавар оруулах боломжтой талбар нэгдэж харагдана. Бүх даалгавар оруулсныхаа дараагаар бүрэн болсон гэж үзвэл та бүлэгт шалгалтыг хуваарлана.